Дараагийн мэдээ. Дэлхийд даяар уламжлалт хөдөлмөрийн зах зээл хомигдохын хэрээр захин платформ суурилсан уянгатан хөдөлмөр эрхлэлт буюу цагийн ажлын эдийн засаг эрчимтэй тэлж байна. Манай улсад ч гэсэн такси, хүргэлтийн үйлчилгээний платформуд томоохон ажил олгогчийн нэг болоод байна. За гэвч энэхүү уянгатан гэгдэх ажлын байр нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн баталгаагүй байдгаас үүдэн дэлхийн нийтийн хэмжээнд хөдөлмөрийн уламжлалт харилцааг эвдэж байна. За уянгатан хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг хамгийн том захин платформуд төвлөрсөн бүгд найрамдах Хятад ард улсад энэ сэдвтэй холбоотой нэгэн маргаан тэглээ. За Бээжингийн их сургуулийн үндэсний хөгжлийн сургуулийн дэд захирал эдийн засгийн профессор Жан Дандан телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо цагийн ажлыг халамжийн нэг хэлбэр хэмээн тодорхойлсон нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Профессор Жан Дандан хөдөлмөрийн эдийн засгийн үүднээс тайлбарлахдаа тогтмол ажлын байранд ажилладаг хүн нийгмийн даатгал, тэтгэврийн төлөө цагийн эрх чөлөөгөө золиослдог бол цагийн ажилтнуудын хувьд нийгмийн хамгаалал суулж өөрсдийн цагийг удирдах уян хатан эрх чөлөөтэй байдаг. Энэ нэг төрлийн халамж мөн гэж хэлсэн байна. Гэвч түүний энэхүү мэдэгдэл Хятадын цахим сүлжээнд жинхэнэ галасааж иргэд түүнийг хөдөлмөрчдийн бодит амьдралаас хэд тасарсан байна хэмээн шүүмжиллээ. Эдийн засгийн өсөлт саарч байнгын ажлын байр олдох нь улам хэцүү болж байгаа өнөө үед цагийн ажил хийх нь хүний хүсэж хийдэг сонголт биш, харин амь төлдөхийн тулд хийдэг зайлшгүй сонголт болоод байгаа юм. Төрийн мэдлийн хэвлэлийн хуучин эрхлэгч нэрт нийтлэлч хуу шийжин хүртэл түүний үгийг огт хүлээн зөвшөөрөмгүй цочирдом гэж дүгнээд олон нийтээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан байна. Шинэ хөдөлмөр эрхлэлтийн хэлбэрийг судлах төвийн тооцоолсноор энэ онд тус улс дахь байнгын гэрээгүй буюу уян хатан нөхцөлтэй ажилтнуудын тоо 320 сая төгрөг төлөвтэй байгаа нь хотын нийт ажиллах хүчний 44%-ийг эзэлж байна. Энэ нь бараг Америкийн нэгдсэн улсын нийт хүн амтай тэнцвээс асар том тоо юм. Цахим сүлжээний хэрэглэгчид хүргэлтийн ажилтнууд өдөр бүр цахим платформыг алгоритмын эсрэг ам өрсөн амралтын уралдаж байгааг сануулад мэрэгчлэнүүдийн ийм үг нь ажлын баталгаагүй хүмүүсийн шархан дээр давс үрэгтэй адил байна хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна. Хэдийгээр олон нийтийн зэвүүцэл дээд зэгтээ хүрсэн ч зарим хүмүүс профессор Жан Дандангийн эрдэм шинжилгээний ажилд нь угтаа эдгээр цагийн ажилтнуудын нийгмийн асуудлыг хөндөж тэдний эрхийг хамгаалахад чиглэж ирснийг сануулж байна. Тэрээр өнгөрсөн онд Хятадын үйлдвэрлэлийн салбарын 31%-ийг цагийн ажилтнууд бүрдүүлж байгааг баримттайгаар дэлгэж тэдний нийгмийн хамгаалалт тулгамдсан асуудал болж буйг хөндөж байсан юм а.